За би нэг асуудал дэвшүүлчихэд тэрний дараа яг энэ асуудлаар ярина. Тэр тэтгэврийн зээлийн асуудлаар нэлээд олон одоо хүмүүс над руу мессеж ирүүлж байгаа. Үүнийхэн дагуу бүтэнсэ өдөр би хар орны бүтээн байгуулалтын нээлттээр явж байхад Хаан банкны захирал болон Монгол банкны ерөнхийлөгч Лавсрын нартай уулзаж асуудлыг тодруулсан. Тэд нар бол хуучнараа болгосон гэж байгаа. Гэвч ахмадууд банкн дээр очихдоор нөгөө нэг 50-50 хിവэрэ хугацаанд богино хിവэрэ дээрээс нь одоо шинээр зээл авахд шимтгэл дахиж авах хിവэрэ тэгээд ийм л нөхцөл байдалтай байна. Тийм учраас нэгдүгээр өдөр Монгол банкны ерөнхийлөгч Хаан банкны захирал болон хамгийн их одоо зээл болгодог төрийн банкны захиралтай сууж байгаад яг энэ асуудлуудаар яаж шийдвэрлсэн бэ? Доошоо яаж үүрэг өгсөн бэ гэдгээ нэг хэвлэлийн урал хийчихгүй бол болохгүй байна. Тийм учраас дараагч гисэн бас та энэ талаар одоо их хурлын дараах Амар Баясгалан битээр нэлээд сайн ярилцсан. Тэгээд энэ талаар бас чиглэл өгнө гэж Амар Баясгалан дарга бас хэлсэн байгаа. За хоёрдугаарх нь бол энэ нэг зээл тэгэлсэн. Зээл тэглээ 700 тэрбум төгрөгийн зээл тухайн үед байсан юм байлээ. Тэгээд тэрийг тэгэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тэр тэгэлсэн зээл Монгол банкн дээр өөр хിവэрэ тэр нөгөө нэг компаниас одоо Эрдэнэ Силвер гэдэг компаниас төлөгдсөн нэг сохор зоосч байхгүй өртөө хിവэрэ байгаа. Гэтэл үүнээс хойш яасан бэ гэхээр маш их олон хүмүүс өндөр зээлтэй байж байгаа тэргээ тэглүүлчлээ гэд манай махамдууд зээлийнхаа хэмжээг нэмэгдүүлж гисэн. 700 тэрбум төгрөгийн зээл байсан бол одоо 2.1 тэрбум 2.1 их найд болцсон байж. 3 дахь ихсэн. Яаж ингэвэл за бид нар ингэж байхан байж байгаа жоохон шахалт үзүүлэх юм бол зээл тэгэлчин гэдэг ийм одоо хоосон тийм зүйлээр одоо ингэж зээлийг ихсгээд энэ хугацаанд асар их хүү 17% хүүтэй уул нь бол тэр зээл авахгүйгээр амьдрах зөндөө олон ахмадууд байгаа. Тэр Монголын банкудад арилжааны банкудад одоо өндөр хүүтэй одоо хамаг мөнгө өгөхгүйгээр хоримтлын үсэхгүй маа гэхэд одоо өөрсдөө асуудлаа шийдээ явах боломжтой. Гэтэл энэ нэг ингээд нэг зээл тэгэлчих байх гэдэг итгэл найдвараар ингэж асар их зээл аваа тэгээд тэрнийгээ үр дүнгuu зарцуулдаг. Үр хөвгтө хамаагүй өгдөг. Ийм зүйл байгаад байна. Тэгэхээр одоо энэ би ингээд нэлээд олон сайдар майдар ерөнхий сайд энтрээс асуусан ойрдоо зээл тэглэх юм өгтөө огт тийм байхгүй шүү гэж. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайд бас яг энэ асуудал дээр ойрын үедээ манайх зээл одоо манай засгийн газар зээл тэглэхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ахмадууд чинь баахан зээл авдаг тэгж байгаа Монголын төр зээл тэглэж байх гэж найдаад ингээд 3 дахин зээл ихсгсэн ба шүү дээ. Тийм учраас одоо энэ дээр тодорхой хариулт өгөхгүй бол нэг 2-3 банкны л одоо өндөр хүүг төлдөг ийм л одоо иргэд болж хувирж ин шүү. Тийм учраас энэ зээлэн дээр жоохон бодолтой зээлээ аваараа гэж ахмадуудаа хэлмээр байна. Тэгээд энэ саяын заалтыг дэмжиж байгаа.